За томоогийн хамгаалан гэрээ. За 50 хамглаа. Уул арундаа, улс дүүрэндээ сайхан цаг тавирж байна. Ерөнхийдөө бол хөрстэй цагаан ногоон саранж төхөж байна. Хүмүүс ажил ихтэй л багш байна. Өнөөдрийн миний асуух зүйл юу гэхээр асуух гэхээсээ илүүтэйгээр сониучрахал болоод байна л да. За, инглээ. Таниар барай уулуулаад гоо сайхан буюу залуу жолго эрчмийн дом хийлгсэн хүмүүс. Тэр хүмүүсийн эрчим дээрээс нь дотоод оршихуй ямар байсан бэ? Би хажуунаас нь харж байгаа ч гэсэн та бид хоёр тэр талаар ярилцах завгүй байсан байхгүй таны хувьд. Тэгэхээр би дараа нь зориулж асуундаа гэж бодчихсон. Ер нь хүн гэдэг чинь өөрөө ямар эрчим ялгаруулна, ямар үзэл зорилготой байна, яг түүгэн хүмүүс өөрт нь хамааралтайгаар ойртдог шүү дээ. Түүн байдлаар ихэвчлэн шудраг, шулуун, зарчимж хүн чанарыг тулгуур болгосон өрсөдий ирж байгаа нэг таатай байна. Яг л хизээж галан зогсохгүй юм шиг ирч хүчтэй. Гэхдээ жоохон сааданд орсон байрыг. Унган суйрвал сайтай гэсэн үг. Яс сайтай хүмүүс гэж байдаг да. Түүн адил. Ямар үзэл хандлагатай байна? Яг тийм хүмүүс ойртож уулзж байна гэхэд хэлсдэхгүй. Нэр бол огт танихгүй, мэдэхгүй одоо шууд танилцах, шууд уулзах гэсэн боломж бүгд хаалттай байгаа шүү дээ. Танаа ууч яадгийг яваад очие л доо энэ тэр жишээ нэг байна да. Яг яадаг онгодын нэг уулзаад үзчихээч гэдэг юм уу. Тиймэр хүмүүс бий. Гэхдээ тэдэнд яагаад хаалттай байгааг юм би мэдэхгүй. Хаалттай л өөрсдөнд нь л муу шүү дээ. Өөрсдийнхөө ахуй байдлыг шийдэж чадахгүй байж, өөртөө төвлөрч чадахгүй байж, бусдын залардаг онгод дээдсийг ийм байна, тийм байна гэж шүүх. Ямар ч хүнд тийм ирэх байхгүй. Хүн хөрсдөд байж тэнгэрийг шүүнэ гэвэл өөрөө л зовгдно шүү дээ. Тэгчгээ дараа нь хараалгалаа, барилаа гэлээ ойлон догордог нь өөрийнх нь хигжүүн зангаас үүсэлтэй. Хүний өмнөөс төрсөн юм шиг зантай хүмүүс бий олон. Гэхдээ тийм хүмүүс хизээж хол явдаггүй. Сүүдэрт байсаар л дуусдаг шүү дээ. За энэ зан үйлээр бол ер нь туршиж байна. Юг туршиж байна гэж үү? Нийтийн уур хилэн маш их болсон. Өвчлөл, үхэлж тэр хэмжээгээр их байгаа. Бухимдал. Энэ болгоноор сөрөг эрчмүүд ялгарч байгаа шүү дээ. Тэдгээрээс хоолж байгаа, хумсалж байгаа. Одоо юунаас болж хямарч, юунаас болж эвгүүтдэг гэдэг дээр талцал үүсэт байна шүү дээ. Эерэг ба сөрөг тал руугаа гэсэн үг. Хүнээрээ авч байж үлдэх гээд хичээж байгаа хүмүүс байна. Гэтэл хизээний хүн бусынхаар үл залгах маягтай нэг нөгөөгөө хорлож, ашиглаж, монжиж өдөр хоногоо арга цаадаг гэх хоёр талцал үүссэн гэсэн үг. Гэтэл яг яс суур хүмүүжлээрэж тэр хүнээрээ байхыг эрмэлздэг хүмүүс нь хэд цөөдсөн байна. Тэдгээр хүмүүсийг маш их тарчлаан зовоож байна шүү дээ. Сөрөг талынх нь маш их болсон гэсэн үг. Энэ маш их болсноор тэднийг ингэж тойроглож барьж авч гин гэж ойлгож болно. Тэгээд нэг мөсөн уусгаж авах.
өөрсдийнхөө нөлөөнд авч оруулах гэн. Гэтэл хүнээрээ байхыг эрмэлзэн эрүү эрчимтнүүд нь тэр болгонд тэмцэлдэж байгаач хүч нь хараахан тэднийг эсэргүүцэх хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс маш их ядарч сольдож хар тал руугаа уусах маягтай. Уусчгал юм бол сайхан болчих юм шиг. Эсвэл яг өөрийнхөө байх гэдэг хоёрын зааг донд гацчаад байна гэсэн үг юм. Өөрийн үзэл зарчмаараа хүнээрээ байх гэхээр босодтой санал нийлж өгдөг. За яг эдэн шиг байх ёстой юм аа. Нэг тэгээд үздэг юм уу гэж бодноо да. Тэгвэл амар болох юм шиг гэхээр ингүүл хүн бусгийн зүйл болчихно шүү дээ. Би хідээш тийм байгаагүйгээд ингээд зөрчилдөж эхэлж байна. Түүнээсээ болж өөртөө маш их завууралж ядарч сойлдох. Одоогийн сүрэг эрчимд дийлдэж байна гэсэн үг юм. Тэгэхээр Мөн ганцаардаж бачуурж түүнээсээ болж өвчин олох тал руугаа шилжиж байна. Олон нийтийн дунд орж гарахаач болж байна. Түүн ганцаардал донд бачууралтай эргэн тойронтойгоо харьцах гэхээр хүн бусын байдлын авиртнууд өөрөн учраас идүүлэх нь бас их байна гэсэн үг юм. Жалг. Идүүлэн гэхээр одоо тэгэл бараг Одоо сайхан сэтгэлээр хүнээрээ ёс жудагтай байхыг хичээх гэхээр өнөө хідэн ашигладаг. Ямар ч дүр төрхөд хувирсан байсан яаж иж байгаа л итгэлийн олол хайчих нэ шүү дээ. Авах юм аваад. Энээс үүдэж маш их сэтгэлийн шарах, гомдол бас цохилтонд ордог гэсэн үг юм. Гэхдээ эдгээр зүйлсийг цэвэрлээд зөв чиг мөрийг гаргаад ийм байх ёстой юм шүү гэдгийг зааварлаад өгөхөд тэр байдгаас ч илүү их хүчрхэг болох боломжтой юм. Одоо хаасайгүй л төлөвшөх гэж хичээж байгаа. Хүнээрээ байх гэж хичээж байгаа нь ер нь нэг их гарч орохгүй, олон дундаас зайгаа барьсан зожигдоо юм шиг янз бүрийн юм бодож санаа сэтгэлээ зовоож байгаа да. Гэтэл юм бэ тэрч та. Залуу гоо сайхан болгох ч яах вэ? Эхлээд тэр хүний сойрон чухал юм. Тэр хүн ирүү санаа оноотой байж өгд бидний эрчмийг хүлээж авч чадна. Бас шингээгээд удаан хадгалж хийж явна гэсэн үг юм шүү дээ. За. Нэгэнт тэгээд дадаад авчлаа. За. Удаан хугацаанд ямар ч зүйлээс хамгаалагдсан байх шүү дээ. Нөлөөнд автгааргүй болсон үед бол цаашлах зан үйлийг хийж болно гэсэн үг юм. Нэг ёсоор суурийг сайн бэлдэх ёстой. Тэгээд энэ цаашлах буюу удаах төвшний үйл гэхээр тэгээ яана гэсэн үг. Одоо за ингээд танаас авсан эрчмээ өөртөө шингээгээд тогтоочлоо. Магадгүй тодорхой хэмжээний цаг хугацаа шаардах байх л да. Тийм ээ, амархан биш. Амархан биш. Энэ бол зүгээр ингээл миний бодлоор ингээ бодогдож юм л да. За ингээ хүмүүс магадгүй намайг асуугаас ч гэж бодож байна. Бодож байгааз. За өвгөр ингээд үйл хийлгээд эхний үүлээ сайхан болгочлоо. Энэ альбарыг сонсоод яг ямар шалтгаантай нээдрээ учир зүг олчлоо. Тэгэхээр нөгөө хүн чинь дараачийн төвшний юм руугаа тэмүүлж эхлэх юм шүү. Дараачих нь одоо юу байх вэ? Яах вэ? Ийх бол. Яарж болохгүй. Цагийн юм цагтаа гэж байдаг болохоос цагаасаа төрүүлж хөдлөөд байх нь хит яарах нь бас дэмий. Цаг нь бүрдээгүй байхад
тэр олон зүйлийг байлгаад яах юм? Өнөөдөр байж маргааш руу яарч яах вэ? Тийм л тийм. Хүн гэдэг өөрөө ер нь цаг хугацаатай оролддог гэхчээр өөрсдөө зохиосон тэр цаг хугацаа гэдэг зөвлөлтөд баригдаад тэгээд яарад яваад байт юм шиг. Шихийг мэдэж авахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Яг л улааш тайдал байж болно. Гэхдээ төрүүлж мэдэж авлаа гэдэг тэр даруйдаа та нар гаргаад байж болохгүй. Тулгаад байж болохгүй гэсэн үг юм. Цаг нь эрмэгц тэр мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Тэгэхээр за барай үйл хэлгээд ингээд ийм сайхан болоод инглээ. Тэгэхээр тэр сайхан цэнэглэгдсэн эрчмийг яаж хамгаалах гэж? Сөрөг болгонтой уус нь нэгдэж холилдохгүй байхад болно шүү дээ. Тэгэхээр капсул дотор байгаа юм шиг ястай нөгөө гэрээс гарах уу гэж салтахгүй гэдэг нь болох хэвээр байна. Яах юм бол? Ерөөс тэмцэх чадварыг нэмж өгч гэнэ гэсэн үг шүү дээ. Энд ганцхан өвөө нь барьж илээд байгаа юм биш. Тийм. Тухайн хүний дагаж яваа харж явдаг өвөг дээц гэж байгаа. Тийм. Түүнтэй онгод заларсан бол дагаад тухайн хүн өөрийн онгодоо мэдрэхгүй байлаа гэхэд өвгөд бидэнтэй мэдрэг бэлдэж хамтарч болно шүү дээ. Ингэж тухайн хүний хамгаалтыг хийж байгаа гэдгийг эдгээр өрсөд бас ойлгох хэрэгтэй юм. Харагдах дүрээр нэг л онгод нэг илээл бариад байгаа мэт боловч бас чиний ч өвөг дээдсийн шившлэг орж болно гэсэн үг юм. Бас чамайг илүү тэнгэртэй чинь ойртуулж болно гэсэн санаа. Чиний хамаг муу болгоныг цэвэрлж байна. Тэгэхээр тэнгэрлэг зүйлс нь яах дагах боломжтой. Нэгдэн гэсэн үг. Харин гэтэл тэгж сайхан болцоход дахиад тэр олон дундаа ороод хар бурууд нь автаад явах юм бол дахиад энэ нь хаалтанд орно. Алдаа дуусах нь шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ бол хүний өөрийнх нь сонголт, оюун бодлын зөв бурууг шийдэхээс бас хамаарах зүйл. Чаргалтай. Гайхалтай. Хүнийг заснаа гэдэг чинь тухайн хүн ямар нэгэн асуудлаар ярьдгаар гай зовлон гэж яриад байгаа шүү дээ. Эсвэл хийсэн зүйлийнхээ горыг ч амсч байж болно. Үйлдэлийнхээ хариуг. Гэтэл энээсээ ухааж гимшиж байх ёстой. За. Гэтэл дийлэнх өрсөд бол хэдэн зоос өгөөд өөрийгөө цэвэрлүүлчихэд дахиад тэр гимээ үлдэнэ гэсэн атгах санаатай өрсөд маш ариун байдаг. Тэгвэл засах үйл гэж юу вэ гэдгийг түүн дээр анхаарах хэрэгтэй байх нэ дээ. Тийм байна. Тэр бүх зүйлийг тэр зоос гэдэг нь шийддэг юм биш. Тэр үнэхээр хийсэн зүйлээ үрж явна уу? Энэ хүн харамсаж байгаа болов уу? Энэ хүн жоохон ч гэсэн юмыг ойлгож авсан байна уугүй юу гэдгийг бас давхар одоо уунчиш чиний бас үгдээцүүд яах нь хамт хяндаг байх нь шүү дээ. Тийм ээ. Манай энэ монхог өөр одоо чадчихв. Жоох юм ойлгосон байлгүй дээ гэдэл өнөөх нь яах вэ? Хэдэн зоос өгж байгаа ингээд болох чинь. Тэгэл энэ бол яах вэ? Төр зурал аргалах нь шүү дээ. Тийм байна. Нэг хэн нэгний гар цэддэг ч юм уу яадаг ингээ явчих нь. Гэтэл тэр хүн юу н өөрчлөгдөөгүй нь гэвэл ухаарахгүй байгаа л гол учир нь. Тэгвэл тийм хүн хөгжих болов. Хөгжихгүй. Бусдтай ургалж хор цацаж явдаг байх нь шүү дээ. Заавал хэн нэгнийг чадаж дөнгөж хэн нэгний гарцдаж тэр хүмүүстэй эргэн тойрондоо бас шудраг бусаар ингэж аж төрж амьдрэх юм. Эндээс нь зүхтаж болдгийм гэдгийг үлгэр жишээ болж явсаар нийт олонний чинь эрчим тийм болсон байх шүү дээ. Өөрсдөө хийгээд юмаа өөрөөд шударгаа явах хэвээр атал хэдэн зоос өгөөд аргалж тийм гэдэг ийм бохир үзлийг бий болгосон байна. Нийтийн хандлага гэхээс илүүтэйгээр угаас тэрийн давхар бас хийж өгж байгаа сегмент гэж яригдана л да. Хэсэг бүлэг хүмүүс гэж яригддаг. Би ч илүү ойлгомжтой гэдгээр нь шийдчихлаа. Тэгэхээр одоо цөөхөн хүн ирсэн л дээ. Цөөхөн гэлтгүү
Би тэрнээс ч цөөхөн байх болов гэж бодсон. Тоог нь хэлээд яах вэ? Цөөхөн гэлтгүй тэр хүмүүс маань маш сайхан зүйлийг тэмүүлж ирсэн. Тэмүүлж ирснээ ч авсан. Энэ би одоо тантай хөрнөлж байгаа шиг тэр хүмүүсийн дотоод сэтгэхүйг удалж явахдаа подкаст гэдэг зүйлийг ярих гэж болон төлөвлөж ирсэн юм аа. Подкаст яриулна да гэд. Ягаад гэвэл тэр хүн өөрөө мэдэх шаардлагагүй. Та ингээл тэр асуулт тэр мэдхийг зөвлөсөн зүйлүүдийг их гоёор тайлбарлаж ярьж байгаа шүү дээ. Гэтэл хитрхи хувийн шин чанартай болоод ирж байгаа байхгүй тухайн хүний яг тэр таны өмнө ингээ хөвтөж байгаа, бариагаа хэлэгж байгаа тэр хүмүүс ямар ч баггүй байсан. Ингэчүүл яах вэ? Тэгчүүл яах вэ? Ингээд асуучихвал болохгүй болов. Тэгээд асуучихвал буруудах болов гэх юм байхгүй. Яг л нэг жаахан хөөхөд ингээд өөдөө ховлж байгаа юм шиг, өөгөөсөө мэдхийг хүсэж байгаа юм шиг баггүй үн төрхөөр байсан надад гайхалтай санагдсан. Энэ ингэж байгаа шүү дээ. Одоо барай гоо засал гэж явж байгаа тийм үү? Тийм. Өвөн тэр хүний тэргүүнийхэн дээр сууж байна. Тийм. Тэр хүн хэвтэж байгаа. Түүн дээр нөгөө нь тэргүүнээс нь эхлээд өвлөө хийж байна шүү дээ. Тэгэхэд тэр хүний тэр янз бүрийн ийм бодоод ингэж асууна. Дараа нь би тэрийг асууна. Энэний дараа ингэх гэх боломж маш ховор байх болно. Яагаад гэвэл зулаан ирчмээр нь цэвэрлж өгч байна шүү дээ. Цэвэрлж өгж байхад тэр юу ярих гэвэл өөрийг нь шаналгаад байгаа тэр зүйлэл тэр дахин ярих болно. Тийм байсан. Сэтгэлийн тэр гогдоос гэдэг байгаа зүйлэл ярина. Баян тэрнээс тань мэдхгүй имийг таньж мэдэх гэсэн энийг сонсох гэсэн гэж асуух нь ховор. Түүний толгойдох эргэлдэж байгаа сөрөг зүйлсийг бид цэвэрлж байна шүү дээ. Тийм. Одоо өөрийнх нь үг дэдтэй хамт зулаан ирчмээр нь алгаар нь дамжуулж тэргүүнд нь хүрж байна шүү дээ. Тийм. Түүгээр зулаагаар нь дамжуулж байгаа. Энэ донд юу өрнөж байна гэвэл маш одоо халуун үрэлт алдухаараар бол цэвэрлэгээ эрчим цэник гэх юм уу. Тэр болгоныг л дээрээс нь доош нь гадагшлуулах үйл явц шүү дээ. Гэхдээ хүмүүс гайхаад байгаа л да. Яг том өгөөгийн тэр тусгаалсан зан үйлгээд ингээд ирээгүй хүмүүс гайхаж байгаа байхгүй. Харин ирээд уулзаад олоочтой нь болоод надтай уулзаад за тэгээ таны ингээд үлдэнд ирсэн өрсөд бол бүгд сүлдээ яг ингээ босоод бүх зүйлийг хийлгээ таныг марцсан дараа маш сайхан ирчвэр зэнэглэж байгаа шүү дээ. Тэгчгээд би бүр амар сүртэй бодол ингээл юм асуунда хаста бараг л өөдөө ингээл ярилцал аан маань мэтгэлзэл гэдэг гэсэн. Миний дотор юу ч байхгүй хогоос болцсон тухайд гээд тэр хоосондоо биш. Тэр хүний шаналгаад байсан бүх юмыг шинээр сэлбэд цэвэрлж өгч байгаа. Эерэг талаас нь тэр хүн хүлээж авч байг. Түүнээс солилцож яах вэ дээ. Эхлээд тэр хүний дотор юу байгаа сөрөг эрчмийн зүйлсийг цэвэрлэх юм бол дараа нь цэвэрхэн байхдаа бол хөөрөлтөд юу байх вэ? Ойсон, ичсэн, инээсэн зарим нь одоо яг жинхэнэ би хинбэ гэдгээ олж авсан юм шиг байл. Энэ зан үйлийг ажиад байхад тийм байх шүү дээ. Онгод уула унлах ингэрэгний дуу сонслоо. За завлаад ч юм уу сөхрөө суун. Нэг ганц нэг одоо ярддаг барддаг ч юм уу, манжих ч юм уу, ташуур ч юм уу. За нэг үнэрлүүлнэ. Тэгэл буцаа суудалтаа суудаг шүү дээ. Гэтэл энэ арга барил бол шууд тухайн хүнтэй нь харьцаад цагаас 2 цагийн хооронд тухайн хүнд алганы эрчмээрэл биед нь дамжуулах ажлыг хийж байна гэсэн үг юм. Байнгын. Ялгаа нь ерөөсөл энэ байх нь шүү дээ. Байнгын хүрэлцэн гэсэн үг. Түүгээр дамжина. Түүнээс тийм үү, ийм үү. За одоо буцаа сууж уулна ч гэдэг юм уу. За чамааг ингээд
домжлоо шүүгээд одоо юу ярмаар байна гэдэг арга барил биш. Тийм байлаа. Гайхалтай байсан л да. Тэр хүмүүс өөрсдөө ч хэлж байсан. Ямар эвгүй юм бэ гэд. Яагаад юу нь эвгүй Эвгүй байх нь ойлгомжтой өөр. Одоо хүнийг махан бие тасранда. За. Одоо амь тасраад Тэг. орших боллоо. Тэг. Энэ үед тэрүүн дээр нь сууж л үлээ шүү дээ. Нэг нь тэр ховрог нь байна уу? Өөр шашин байна уу? Тэнгэр шүтлэгтэн улаачд байна уу? Ингэж суух болно. Тэг. Нөгөө талаар энэ үйл нь бас язгууртнуудын үйл юм. За. Тусгайл нь түүнд зориулсан үйл юм шүү дээ. Нийтийн дунд тараагүйг ягаад ийм арга барил та нар ч мэдээгүй байгаа. Гэхдээ хаад дээцүүд ч юм уу тэдгээрүүд бол иймэрхүү л хийдэг л байсан. Тусгай домыг. Түүнээс л иш татаж та нарт нэг бүрчин суулгаж хийгээд байгаа юм. Тэг маш сайхан л да. Яг тэгэхээр би өөрөө тэр хүмүүсийн мэдэрж байгаа зүйлийг би өөрөө ч гэсэн мэдэрч гисэн учраас надад нөлөөлж байгаа нөлөөлөл тэр барааны эрчим, тэр халуун гарын, тэр мотрын эрчим, тэр энергийн цэвэрлэгээ гэдэг зүйл хүний дотоод тэр махан биед хуралцсан хор. За энгийнээр тайлбарлаад ингэх юм бол би ч өөрөө био энергийн шинжээч уу аавар уншлагч юм. Тэгээд хүний энергийн 7 судал лимфийн тогтолцоо энэ дэрэг мэдчихэж байгаа. Гэтэл тэр бүх сөрөг зүйлүүдийг ингэж цэвэрлээд гаргаад ингэчихэр маш гайхамшигтай байгаа байхгүй. Миний мэдэрж байгааг бас тэр хүмүүс мэдэрсэн байх нь шүү дээ. Тэгээд ичмээрч юм шиг, санаа зовморч юм шиг, уйлмарч юм шиг. Яагаад гэсэн чинь хизээч би хэний ч өмнө урд нь ямар ч онгодын өмнө ингээ хөндлөнгөөр очиод хэвтэж үзээгүй. Бүр ингээд эрхэлж байгаа юм шиг хамгийн хайртай хүнийхээ тэрт ингээ очичихсан юм шиг тийм таатай. Бүр нялхарсан мэдрэмж төрлөө гэж ингэж ярьсан байхгүй. Тэгэхээр нэг шалтгаан нь юу гэхээр би өөрөө тэрийг барай юмыг хийлгээгүй байхдаа тэр хүнээс тэгээ сонсч би гайхчихсан. Хэд өөнөө сонсчод харин дараа нь өчигдөр өөрөө хийлэгчээ хүмүүсийн мэдэрж байгаа зүйлүүд ийм юм байна. Яагаад зарим нь уйлаад байсан? Яагаад зарим хүмүүс уртаар доороо санаалдаад бүх муухай юм ингээд гадагшлуулчлаа. Үнэхээр гайхамшигтай зүйл байна гэсэн болохоор би яагаад тэр хүмүүсийг тухайд юу ч хөө хоосон болчлоо. Маш их асуудалд бэлдэж ирсэн штэ гэдэг зүйл яригдчихсэн. Энэ бас нэг арга домтой 2-3 арга домтой шууд холбоотой үйл юм. За. Та нар чинь хаана очиж хөрвөөдөг гэдэг дом хийдэг үлээ. Өөрийн хүү дарсан бууцсан дээр хүү дарсан газар гэж ярьдаг. Төрсөн газар гэсэн үг. Тий. Төрсөн газар угаасан ус гэж ярьдаг. Хуучнаар бол нөгөө хүүгийн дарсан чулуу, ихсийн дарсан угаалганы тийм төрсөн нутагтаа очиж хөрвөөнө гэдэг шүү дээ. Тэр хөрвөөнө гэдгийг та нар юу гэж ойлгодог вэ? Хөрвөөнө гэхээр тэр яг анх амьсгал авсан хөрсдөд уруугаа унаад амьсгал авсан тэр нутгийнхаа эрчмийг л өөртөө ингэж шингээж эргээд баг нөгөө дахин төрсөн дайнал гэж ярих юм байлээ л дээ. Би тийшээ очиж тэр зүйлийг би сонирхож үзээгүй. За энийг тайлж өгье. За. Энэ юу гэвэл хүн төрөх гэж байна. Сүнс нь илгээгдэж байна да. Тэр өдөр ийм гэхэд хөрсдөд хүлээж авах уул усны эзэд гэж байдаг юм. За. Тэр газар нь түүнийг давхар хүлээж аваад
мэдлүүлдэг далд хүчийг хариуцдаг байх нэ дээ. За. Давхар эрчмийн хамгаалалт байх нь. Өвгдөө эцэг нь хамгаалалт. За үүн дээр нь энэ хөрш газрын илгээгж байгаа түүний хүлээж авж байгаа газар орон бүхий уул усны эзний хамгаалалт зэргийг хүн авч төрдөг байх. Ихээс мэдлэгтэй юу? Тийм ээ. Хөөх. Тэгээд нэг ёсоор тэр уулын тэр нутгийн хамааралтай ивэлийн тийм хүн гэдэг зүйл үүснэ. Төрсөн нутаг гэж гарч ирнэ. Тэр хүн яагаад хөрвөөж байна гэвэл тухайн өөрийг нь мэдлэгт нь ивэж авсан эрчмээр өөрийгөө дахин хуйгалж байна гэсэн үг. Хөрвөөж. Энэ талаар би ерөөс эрчмээр нь одоо өөрийгөө зохиулж байна шүү дээ. Тийм байна. Нэг ёсоор бүтэн бие хамгаалтанд оруулж байна гэсэн үг юм. Цэвэрлж. Нэгэнт ивэл өгсөн төрсөн нутаг учраас тэндээ өөрөө хөрвөөж хэвтэж одоо элдэв сөрөг эрчмийг биеэсээ гадагшлуулж өгдөг байх нь гэсэн үг юм. Тэгээд дахин шинээр хуйгалж өгнө гэсэн үг гадаа орно. За тэгвэл ийм учиртай байж төрсөн нутагтаач хөрвөөнө гэдэг нь уул усны эдтэй хүүн ирлээ. Танайгаа шүтэн биширч хүндэлж байна. Ийм тийм явж байна. Сайн явж байна. Химээ нялхарж эрхэлж одоо өөрийгөө тухайн шороо ус агаар бүх юмд нэгмэж бие таниулдаг байх нь. Бас цэвэрлүүлдэг байх нь шүү дээ. Бас нэг өөр арга барил байдаг. Тэр нь юу вэ? Энэ бол эр нөхрөө дайнд явахаас өмнө хатан нь бүсгүй хайртай хүн нь түүнийг угааж өгдөг. Энэ нь юу вэ гэвэл тэр хайртай халамжилж байгаа тэр бүсгүй эр нөхрөө илд суманд бүү өртөөсэй гэж өөрөө алгаараа угааж өгөх нь шүү дээ. Тэр нь бүү гэмтээсэ энэ нь битгий сийчигдээсэ гэж. Энэ нь юу вэ гэвэл эрчмийн хамгаалалт юм. Хайрын хамгаалалт. Үр дүнтэй болоод л тийм арга дам байдаг байсан байж таараа шүү дээ. Тийм байна. Хайрын хамгаалтанд 9 мэнд эрүүл сарвал байгээ гэд хайрлаж илж таалж өгч байна. Тэгээд хоёуг өмсгөлөө өмсөд дайндаа мартах нь байна шүү дээ. Түүний алганы эрчим түүнийг үрж угааж цэвэрлж байгаа нь хэрийг угааж байгаа юм биш байх нь. Битгий гэмтэж эндээсээ энэ нь бүтэн бай гэж хамгаалт хийж барьж өгöd байна. Тэгвэл яг энэ хоёр арга барилыг л өвөө нь та урсуудад хийж өгöd байгаа юм. Та нар бүгд нутаг устай. Гэтэл улаач маань хизээн энэ олон аймаг сумдаар нь яваад уул усных нь эздүүдийг ивэл эрчмийн мэднэ. Өвөр дамжуулах бол асуудал алга. Таньдаг учраас. Хизээний холбоотой байдаг. Үүн дээр алганы эрчмээр хорыг хөөж цэвэрлж завуур өвчин бүү бай гэдэг бас арга барил орж байна гэсэн үг юм. Маш гайхалтай үйл биш үү? Тэгвэл нэг гой сайхан болгох гэхээсээ илүү давхар хамгаалтын арга барил гэж үзэх нь дээ. Тийм байна. Тэгэхээр одоо ингэ яригддаг л да. За одоо муухай юм да. Гэхдээ хэлхээс яг боо улаач дээр очлоо. Хамгаалт хийж өгнө. Тийм үү? Хамгаалт гэл ийм тийм юм гэл ингээл өгнө. Өөрийнхөө эдгэлээс ч өгнө. Манай хөгдөөчтэй гэдэг байсан тоххой. Тэгээд тэгэхээс илүү тэгэр таны одоо энэ хийж байгаа зан үйл гэхээр бүр тэрнээс шаланг болоо явчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр хүн тэр хамгаалтыг хизээч гээхгүй байх юм шиг. Үнэхээр эрчмээ тэр чигээр нь байлгаад ингээд цэвэр ариунаар нь тодорхой хэмжээгээр аваад яваад иж хадвал байх нь шүү дээ. Тийм ээ. Заавал эд зүйлээр хүн хамгаалалт үүслэе гэж үзэж болохгүй. Тийм байна. Хамгийн төгс хамгаалалт бол нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүйгээр давхар бүрхүүл болгож хамгаалсан хамгаалалт илүү
сайн байж таараа шүү дээ. Харин тэр хамгаалалтаа хүн өөрөө эвдэх үгүй байсан. эвдэх хэсгээ шийднэ гэсэн үг юм. Тийм байна. Ямар нэгэн эд зүйл байхаар л хүчтэй болдго юм биш. Гэхдээ энэ нь бас янз бүрийн шалтгаантай байж болно. За. Зарим хүнд төмөр хамгаалалт зохидох ч юм уу. Одоо алт мөнгө зэс юу вэ? Тийм байна. Энэ нь тухайн хүн тийм эрчимтэйгээ илүү ойр ивэлтэй байдаг байж болно гэсэн үг. Зарим өөр усанд ороод санаа сэтгэл нь сэрэгдэх, гол усны дэргэд очиод биеийн сэрэгдэг өрсүүд байна. Бага. Зарим нь алт нарандаа гараад л нартай цаг үед нь ирч хүчээрээ сэлбэгдээл инээ чаныгаа явдаг хүмүүс бий. Гэхдээ тэр хамгаалтуудыг бол үгүйсгэж болохгүй л те. Бүр тэд чинь юу ч биш инээдрэг гэ. Харин эсрэгээр таны хийж байгаа зүйл болохоор тэр хамгаалтуудыг чинь бүр ингээд одоо юуг нь эрчмийн бүр ингээд дэшин шидчихвэц тийм зүйл болоо явчихж байгаа юм шүү. Одоо цаг үед та нар шилжилт гэж яриад байгаа. Шилжилт шинэ ирэн гэж байгаа шүү дээ. Энэ зүгээр л унтаж босоод болох зүйл биш. Сайн муугаараа талцсан, уйлна, дуулна. Юм болж байна оо. Санаа сэтгэл бачуурна гээд маш олон зүйлээр та нарыг сорих нь ойлгомжтой. Тэ. Энэ үед багч гисэн өвөө нь хамгаалтыг хийж өгөөд байна шүү дээ. Зөндөөл дайнд оролцсон. Энэ байтугай их юм болно гэсэн үг. Багч гисэн тэдгээр өрсүүд нь жоохон ч гисэн өвгөтэй хамтарсан хамгаалтыг баталгаажуулж байна. Гэтэ нэг сайхан зүйл нь эрэгтэй хүмүүс бас их өөртөө анхаардаг болж байна. Тодорхой хэмжээгээр шүү. Урд нь би яах вэ гэдэг бүдүү хадам байсан шүү дээ. Вай. Нийтийн хандлагч тийм байсан. За эрэгтэй хүн гоо сайханд орно гэж бас арай. Хүүхэн биштэй ямар гэдэг зүйл яригддаг байсан байхгүй юу? Одоо ч ер нь нийтийн хандлага бас тэр хийнээсээ бүрэн ангижраагүй л байгаа. Гайхаж байгаа бах. Улаачийг нь эрэгтэй хүн биж, улаач нь өөрөө тэгдэг. Эрэгтэй хүн биж, эрэгтэй гоо сайхан ч гэдэг ингээд нүднээрээ дараа гараад байх юм. Гайхаад байх юм. Эрэгтэй хүн ч гэсэн гэлээч гэсэн би чинь улаач хүн, би чи өөрөө зарим хүн. Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг яаж хамгаалах вэ? Би үргэлж шинийг ирэл хийлдэг хүн гэж. Мэднэ. Улаач нь бол тийм гэдгийг бүгд мэднэ. Харин эсрэгээр би эрчүүдийг ер нь өөртөө анхаарал тавьясаа гэж бодоод байгаа юм. Яагаад эрэгтэй хүн гээд гоо сайхан гэдэг зүйлийг өөртөө зориулж болохгүй гэж. Яагаад хүүсийн хандлага ийм байлцсан юм? Нэр үгүй бол юм нүггүй шүү дээ. Тий? Гэхдээ энэ нийтийн суусан хандлага гэдэг зүйлийг хүмүүс өөрсдөө л өөрчилж чадна. Шинэ цаг үеийн ирнийхэн ир имгүй л гоо зүс сайтай, гойлог, голбертай өндөрч хүмүүс байх болно. Одоогоор бол уул ус эзэдийн хүч энэ нарны эрчим гих зүйл хүмүүсийн буруутай зүйлээс удаж жоохон энэ ертөнцийн хамгаалж жоохон хэцүү болсон шүү дээ. Хүмүүсийн буруутай зүйлсээс болж. Үүнээс өвдөж та нарын Аристус ямар аимшигтайгаар харлаж үхчихэж байгааг та нар мэдж байгаа байлгүй. Багцаалж байгаа. Тий. Энэ тал дээр нийтийн ярьдаг зүйл гэхээр хэдэн хүмүүс надаас асууж байсан л да. Хатангой чи өөрөө гоо сайхан ч болж яагаад болоогүй. Яагаад тэнгэрхүү заавал ингээ гоо сайхан ийм тийм зүйлийг хийж байгаа юм бэ гэж яригддаг. А би бол тэрийг хийж чадахгүй. Одоо муугаа эртхэн хэлчихье гэдэг зүйл яригдах гэдэг байгаа байхгүй. Би улаач нь энэ болгоныг даагаад өөрөөсөө гадагшлуулж чаддаг тийм хүн биш байхгүй юу? Би өөртөө хураагаа л байдаг хүн. Хүний одоо улаач нь бол надаар барай хийлэхгүй, барай засал хийлэхгүй, дээрэс нь юм гоо сайхны юм хийлэхгүй.
тэрийг өөрөө надад хэлжсэн. Чи гадагшлуулж чаддаг хүн биш ээ. Чи өөртөө хураадаг. Өөртөө хураагаад тэр хүний зовлон, шаналл, тэр бүх тэр зүйлийг бүгдийг ингэж сөрөг эрчмүүдийг өөртөө сорж авна. Тэгээд чи яах вэ? Хөгшөрнө. Чи яах вэ? Ганцаардна. Чи ингээд сэтгэл зүгээрээ бүр ингээд шалтаа ундаг хүн байхгүй юу? Тэгээд би тэрийг чинь гадагшлуулах гэж яадаг лээ. А улаач нь бол өөрийнхөө энергийг ингээд цэвэрлээд байдаг. Надаас илүү энергийн цэвэрлэгээ сайтай. Энергийн дотоод эрчмийн цэвэрлэгээ маш сайн. Бүх хүмүүсийн одоо өдөрт ирж байгаа хүмүүсийн хор сэв дээр бид нөлөөлж байгаа гадны нөлөөлөл бүгдийг татчих байгаа шүү дээ өөртөө гар ирчмээр. Улаачинч тэр таач тэр бат цэвэрлж байгаа. Тэгэхээр болж байгаа л ир юм гэлтгүү. Яагаад ингэж энэ зүйлийг хийлгэж болтгоо юм бол? Болтгүй бишээ. Улаач дээр бол ер нь ирчүүд нэрнэ. Ирж байгаа юу? Ирэлгүй яах вэ? Тэрэнд ихтэй гой сайхан гэхээс илүү одоогийн энэ тусж байгаа нар түүний нөлөө тэр утаа. Хүмүүс чинь 7 хоног ирэхдээ утаан саарал болол ирж байна шүү дээ. Царай зүснэ. Хордоод байна. Тэр бол ойлгомжтой. Өмсөж байгаа хувцс ямаар бараан утаан саарал өнгөтэй. Тэ? Зүсэн бас л утаан саарал байгаа. Энэ нь хэрэгтэй дээ биш. Хордоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр болгоомж нь арьсан дээр чинь тусч байна шүү дээ. Одоо цэрүүний үйлрэл дуусна. Тэгэхгүй завсрын. Галуун ч шүүтэн ч биш. Нөгөө хаврын хавсрах гэдэг нэг заваа юм болов. Нэг загал юм болно шүү дээ. Тий, салхины ойлголт байхгүй юу? Ястаа нэг өмнө нь болоод байсан юм бишээ. Одоо ертөнцийнх нь эргэлдэх шилжилтийн цаг үе. Дээрээс нь нэмээд хүмүүсийн буруутай үлдээс болж жоохон тусж байгаа нарных нь гэрэл хүртэл хоруу шамартай болсон. Тэгээд та нарын үе дээр тусахад яах вэ? Шарж байна шүү дээ. Мах шиг шарж байна гэвод. Нэг бол наранд гарахгүй байх. Нэг бол нарандаа харлах хоёр үлдчихэд. Гэтэл нарандаа байсан ч гэсэн өнгөлөг байхыг бас хүсэж л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ улаачийн хийж байгаа гоо сайхан барай засал юм гээд байгаа бол чинь зөвхөн гоо сайхан гэдэг тэр гой сайхан болох гэдэг зүйлээр хэмжигдэхгүй байх нь тийм үү? Ер нь цаашид галын нарны эрчимч улам чангарна. Доод ертөнцийг эргэлдүүлж байгаа галан голчин ч бас маш хурдтайгаар тесэрч дэлбэрч ер нь бол их шаналгана. Ийм хоёр талаас шарж байгаа хүн зүс царайны хувьд ч тэр цусны эргэлтийнх нь хувьд ч тэр хэцүү байдалд үүсэх нь ойлгомжтой. Өдрөөр цаг цагаар жил жилээр чангарна гэдгийг улаач мэдж байгаа. Тэхийн тулд багсаагаар чамаагүй эднийг ийм болгож хувиргаж хамгаалт үүсгүүл яаж вэ? Одоо бол урдих шиг хур ус доодох хулгайн үйл хийж гангачиг тайлах үеийг орхиж байна шүү дээ. Тийм байна. Уул сангай уйлвал хангалттай болж байна. Одоо юу хэрэгтэй гэвэл хүнд төвлөрсөн үйл нь хэрэгтэй. Тэхийн тулд үлгэрлэх, хамгаалах, зан үлийн арга барилыг юутай хослуулах вэ? Яаж тэднийг дотоод эрчмийг нь нэмэгдүүлж өөрийг нь биеийн даалгах вэ гэдэг үзэл явагдаж байна. Тэхийн тулд шинжлэгдэх ёстой гэдгийг ч мэдж байгаа. Тэрнээс нэг үзэж хардаг, нэг засч нэг гал тавьдаг, ийм тийм байна гэж ташуурддаг. Одоо юу гэдгийг өөр энэ арга барилууд чинь бүгд хоцрогдож олонний яд болж байна шүү дээ. Шинжлэгдэх гэж байгаа бол шинэ нэрэндээ бэлтгэж байгаа бол эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Дасан зогсох чадвараа харуулах хэрэгтэй.
Тэгээд дараагийнхаа үлгэрлэж ойлгуулах. Заавал бүгдэнд нь ойлгуулах албагүй. Тэнцэн тэнцэхгүй гэдэг хоёр тойл байгаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр аль болох тийм хүмүүс тэнцэх ирмэлцэлтэй дайчин ер нь өөрийгөө хайрладаг хүнийг л тэр өөрийгөө хайрладаг хүн бусдыгаа ч хайрлаж чадна гэдэг ухамсарыг л хэлээд байгаа. Өөртөө арчилгаатай сайн хүн эргэн тойрноос бас засан сэлбэж чадна. Тийм байх нэ. Дан ганц энэ бол өөрөөр яаж үйл хийх вүлээ. Гоо сайхан гэдэг нэрийн дорл байгаа болохоос цаашид санаа тавьж байгаа зорж байгаа үйл нь нэлээд том үйл. Ирж хайж байгаа арга барил бүх юм нь хүний төлөө гэсэн л шин чанартай зөв шүү дээ. За сөрөг хүмүүс ирлээ гэж бодъё. За. Тэгвэл чи яах вэ? Сөрөг хүмүүс ирлээ гэд инглээгээд тэр хүний сөрөг үзэл бодлыг л эрүүлэхээс өөр ямар ч арга байхгүй. Оо боли Үгүй. гэж чадахгүй шүү. Хахад дүүртэл нүг. Ямар нэгэн тийм эрчим сордог сөрөг муу бодолтон яадгүй. Зүгтаагаад байдаг үсттэй өө тийм энерги вампир маягийн тийм хүмүүс чинь. За яаж хийж байгаа нэвтлээд ирлээ гэж бодъё. За. Тэгвэл яах вэ? Тэрний хүсээд тэдний хувьд бол эерэг эрчим бол тэдний хоол шүү дээ. Тэгвэл тэрийг нь дүүртэл нь ингээд өгчих. Хөө. Битгий харамл. Бүр тисхэн аргагүй. Миний сав дүүрчлээ болио гэтэл нь. Уг. Таныг ингэ хэлсэн чинь тэр нэг хүн иржсэн санаанд орчлоо. Яагаад гэвэл хэрвээ улаацих дуусгалаа гэхэд эргэн тойрны арга барилуу туслана шүү дээ. Нар, сар, ус, гал, газар гэх мэт хүч. Тэр хязгааргүй эргэлтээс аваал байна. Нөгөөх нь сороол байна. Улаач ч бас төвлөрөөл байна. Ингээд байл юу болж байна? Тэгэхээр тэр хүний чинь нөгөө яг тэр шунлын за энэ хоёрын эрчмийг ингээс хороод бүр юу ч хөө болгоод тэр хүний нөгөө эгогоо тийжих гэдэг шүү дээ. Эго гэж ярьдаг юм да. Одоо өөрийгөө ихэд үнэлэмж би чадчихлаа, би ингэчлээ, энэ хүмүүсийг ингээд энергийг хоосолчлоо, эрчмийг хоосолчлоо гэдэг тийм бардамнал бахархлыг өөртөө авахын тулд ирж байгаа шүү дээ. Гэтэл тэр зүйл эсэргээр өөрийгөө нөгөө энэ яагаад дундурахгүй байна, энд яагаад хоосрохгүй байна гэдэг бачуурл. Тэгээд хитрхи ихийг ингээ өгөөд байхдаас нөгөө хүн чинь болио энэ бүр арай хангалттай байдгаагаас их байна. Тэр хүн өөрөө зогтох нь шүү дээ. Энийг би бодтоор харж ирсэн л да. Яагаад тэгэл ер нь хэмжээ нь болсон бол тэгэл бошохон зогтохоо бод. Зогтдог юм билээ үү? Тэгэхээр хорлох янз бүрийн сэдэлтэй хүмүүс бол чадахгүй. Гэтэ зарим тэрсэн байсан. Сөрөг боллоо гэхэд дагаад сөрөг болж болохгүй. Тийм байна. Энэ чинь бас хоорондын тулаан шүү дээ. Эерэг сөрөгийн. Нэгд тэр ингээд сав нь хоосон. Цангаатай ирж байна. Тэгвэл тэрийг бүр бялхтал нь одоо бохор савнд бялхтал нь ингээд сүү хийлээ гэж бодъё. Тэр яах вэ? Бохор сүү болно. Тэр өөр газраасаа өөр хин нэгнээс сорж авах зай гарах уу? Гарахгүй шүү дээ. Энэ нь хамгийн том арга барил юм. Хин нэгнийг хорлохоос нь өөртөө тэрийн дүүргээд өгчих. Тэгээд тэр дүүрэн савтайгаа байж лээ. Хоосон биш дүүрэн учраас өөр газраас авъя гэд ч авчдаггүй. Энэ нь бас хин нэгнийг хорлохоос сэргийлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр л эргээр нь өгөөлвэ гэсэн үг. Дүүртэл нүг. Билээгээ тэр бохор
утгалцсан учраас яах вэ? Хизээд сайн зүйл хийхгүй бас муу зүйл хийх боломжгүй болж байгаа. Тийм байна. Сүнсээ зарж өөрийнхөө амиал тийм юмда шавдуулдгүй юм бол тэр ирчин дуусахгүй гэсэн үг. Гайхалтай. Бас их айхтар. Би болохоор тийм зүйлээс тийм хүмүүсээс ерөн жирэгдэг талыг юм багхгүй юу? Авж өгөхийн хууль гэж байна шүү дээ. Байнгын авдаг хүмүүс байлаа гэж бодъё. Гэхдээ алган тэнийдэг бол энэ бас л хэцүү. Тийм байна. Авахаач авдаг, өгөхөөч өгдөг байх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ чинь эргэлт болоо явчихна. Энэ амьдралын бас нэг эргэлтийн хүч болно шүү дээ. Энэ мөнхийн эрчмүүд та нарт яадаг өгдөг. Тэ. Байнга л өгдөг. Тэгээд байнга шинчлэгдэж ховироод чадаад байдаг шүү дээ. Тэрнээс бүгд нэг дор нэг зэрэг амьсгаа авсан бол тэгэл дуустдаг бол хэцүү юм. Гэсэн хэрнээ орсоор л байна шүү дээ энэ хүч. Таны энэ альдураас надад сургамж болж байна л да. Яагаад тэгэхээр би өөрөө тийм энерги вампируудаас айдаг ширхэх юм баггүй юу? Тэд намайг би тэднийг харахад ингээм амтай голтой юм шиг үлддэг. Гэхдээ маш их тамиртад соруулж ирдэг юм баггүй юу? Улаач нь мэддэг. Чи энергийн цохилтонд ороод байна. Чи соруулаад хоосорч бүр бараг мөлхөж орж ирж байна чи гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд битгий ингээд тэр зөвлөлд нь битгий имзэглээд би тийм хүмүүсээс айдаг. Яг үнэ хэлэхэд энерги вампируудаас. Харин улаач нь бол тэгэхгүй. Ийм байна хангалттай байна. Ав гэдэг ширхний юм байхгүй юу? Ийм юм уу? Сайн нэгч за сөргийч авч болно. Тэгээд цэвэрлээд эерэг болгож болно шүү дээ. Нэгсээр муу эрчмүүдийн бүгд ингээд тийм газраас муу эрчмүүдээр ингээд дүүрчлээ. Тэгэхэд өөрийн дотоод галаарчийг ховиргож болдог. Бас байгалийн эрчмээр. Энэ хорвоог эргэлдэж байгаа хүчүүдээр түүнийг цэвэрлээд буцаагаад эерэг болгож тарааж болдог гэсэн үг юм. Энэ бол бүр улаач хүмүүсийн хамгийн гүн ойлгох зүйл. Тийм байна. Муугч авна, сайнигч авна. Гэхдээ энийг цэвэрлж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд цааш нь дамжуулах та эерэг болго. Нэг хүний биеийг барьлаа. Тэр хүний өвчин хууч бүгдийг сорлоо гэхэд яах вэ? Мэдээж тамирт нь тэр хүн сайхан боллоо гэхэд одоо тэрийг яаж хувирах вэ? Хэн нэгний гардтаж өгөх үү? Үгүй ээ. Тэрийг тэр чигээр нь өөртөө эргэлдүүлсээр эерэг ичмээр дийлж сүрэг гэдэг зүйлийг өөрийгөө ирүүлжүүлж байхгүй болгоно гэсэн үг. Тэгээд дараагийн өдөр нь дахиад өөр нэгэндээ эергээр хүртэн гэсэн үг. Тэгэхин тул шөнөөрөө амрах. Нойрсох. За бодол санаагаа зэгцтэй байлгах. Сэтгэлийн төвийг маш сайн барьдаг байх. Тэсвэр төвчээр өвчин тэсвэрлэх чадамж гэдэг. Энэ болгоныг хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Бас алсыг харсан зориг юу хийхийг хүс тэмүүлж байгаа гэх мэт энэ болгон ч л эерэг эрчмүүдийг бас л хөдөлгөж өгдөг зүйл шүү дээ. Тийм болж таарч. Энэ тантай ингээ харилцан яриаг гэхээс илүүтэйгээр надад бас хичээл болж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл би өөрөө хүмүүсийн энергийг ингээд цоочлогдсон энергийг задлж чаддаг мөчлөө задлаад тэр доторхоо бүгдийг цэвэрлээд ингээ хорын өөртөө татчихгоотаа нөгөө хүмүүсээ бүх юм заа ингээ гой цэвэрхэн болчлоо шүү гэд ингэнгүүтээ тэр хүний энергийг яхаа бүх золон зүдгөөр яриа хөрөө гарц гаргалгааг ингээ холоод өчөж байгаа юм л та тодорхой хэмжээнд өөрийгөө цэвэрлэхийн арга зам. Гэхдээ эсэрхээрээ би тэр ард нь бохирлогдоод үлддэгтэй би маш хэмжээлдэг. Тэрийг нэг хуулийг ойлгох хэрэгтэй болно. За. Чиний өчигдрийн чаддаг үйл өнөөдөр хугас хүрч болно. Тэг. Нөгөөдөр үр дүнгүй байж болно. Яагаад гэвэл хорвоо ертөнцийн бүх эргэлдэх хүч чинь өдөр болгон шинчлэгддэг. Тэгэхээр
Чи арга барилаа явах хэрэгтэй гэвэл хуучнаар нь хадгалах биш. Цаг үетэй тааруулж ховсгож байх чадамжтай байх хэрэгтэй. Тэгж вэ чи хүний үргэлжид довнох чадвартай, туршлагатай, эрч хүчтэйгээр байсаар байх бол. Тийм байна. Зөвхөн өнгөрснөөр л засаж яваад байвал яах вэ? Нэг л өдөр наад хийдэг үйл чинь ямар ч үр дүнгүй болно. Эсвэл бие бараад дуусна. Чи энэ өөрийнхөө эргэлтийн дунд аж төрж амьдрчил байгаа бол унтаж амраад дахин маргааш нэхэд шинжлэгдсэн байх ёстой. Өөрөө. Хизээч өмнө хийж байсан арга барилаараа төрийн барьж болохгүй гэсэн санаа. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй шин зүйлийг хүлээж аваад түүнтэй танилцж байх ёстой гэсэн үг юм. Та өрсүүдийн хувьд бол зориг гэдэг зүйл ер нь муу байгаа. Тийм учраас байдаг л нэг өглөө, байдаг л нэг нар, байдаг л нэг хүмүүс мэт. Гэтэл улаачийн нүдэнд өглөө боллоо. Та сайхан амарв. Чамд ингээд сайхан цаг үеийг бэлгэлж байна гэхэд улааж талархлаа. Одоо би энэ сайхан цаг үеэр би ингээд би тийм юм хийн гэхэд нөгөө ивэл өснө өөр юу хиймээр байна гэхэд би бас ийм зүйлийг амжуулах хэрэгтэй. Бас ийм зүйлээ суралцмаар байна. Би гарч алхмаар байна. Гарлаа. Шинэ өглөө. Чай. Бүх юм шинэ. Агаар бас бүх юм шинжлэгдсэн байна. Тэр зүйлийг мэдэрч аваад давхар төвлөрч болно. Тэгээд туслах хүмүүстэйгээ уулзаж дэм тусаа өгнө. Хизээний шинэ зүйлийг хүлээж авсан учраас. Энэ ертөнцийн эргэлдэх хуулийн тэгвэл өдөр болгон шинжлэгддэг байх нэ. Тийм болж таарлаа. Та нарыг тэтгэдэг агаар, ус, нарны гэрэл өөр юу вэ? Газрын эргэлт гээд бүх юм чинь шинэ. Олон энийг та нар л энэ хуулийг л ойлгоод авах нь чухал юм. Тэр үеийн тааруулж шинээр төрж байгаа, шинээр бий болж байгаа мэдрэмжээр ихэл. Энэ бол та нарын хамгийн том дадлага байх ёстой. Тэгээд бас зориг. Ийрүү талын зориг, мэдлэг олох, таних талын зориг хэрэгтэй гэсэн. Тэр сүнсний, бурхны, сэрэлтийн хэд хэд төвшинжгэлээ эндээ чухал биш. Эхлээд чи энэ ертөнцийнхөө шинчлэлийн арга барилаас өөртөө сурж авах хэрэгтэй. Өөртөө шингээж энэ ертөнцид өөрийнхөө байгаал би өнгөрснөөрөө байж болохгүй. Бүгд шинэ болж байгаа бол би үргэлж өнөөдрөөрөө шинэ байх ёстой гэдэг хуулийг дагах ёстой. Тэгж гэмээр чадчих юм бол сэтгэл санаа, оюун бодол одоо та нарын өвдөд байгаа зүйл чинь хүртэл өнгөрсөн дурсамжаас үүдэлтэй байдаг юм шүү дээ. Энэ болгоноос нэгэнт өнгөрсөнд очиж чадахгүйгээс хойш гэдгийг шийдээд тухайн үедээ тэрний маргааш нь гэх мэт шинжлэгдээд яваад байвал бас хийж байгаа алхам бодлого чинь сэтгэл хөдлөлд хийгдэхгүй гэсэн үг. Сэтгэл хөдлөлөөр хийгдэхгүй гэсэн үг юм. Жишээ нь уурлаад ингэчхий гэдэг юм уу, хүнтэй маргалдаад тгийч гэдэг юм уу, энэ болгоноос аль болох тайван болно гэсэн үг. Эндээс би шарах авч байсан учраас одоо би тэхгүй. Одоо аль болох эерэг байх хэрэгтэй гэх мэтээр гадны ямар нэгэн хүчний халдлагаас та нар маш тайвнаар сэтгэл хөдлөлтөд авталгүйгээр холдож болно гэсэн үг юм. Тийм байна. Сүнснийг ихээсээ илүү эхлээд энэ ертөнцийн мөн чанараа ойлго. Бүх юм шинэ болдог бол тэр шинэ болгоноос суралц. Тэрийг л өвөө нарийн захиж өгье даа. За. За.